Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Нэгдүгээр суваг телевизээс бэлтгэн хүргэдэг хүн чанар нэвтрүүлгийн баярын тусгай дугаар үзэгч та бүхэнд яг энэ цаг мөчид хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгээн түүхийг үзэгч түмэндээ хүргэж ирсэн. Энэ ч утгаараа Монголын маань маш олон хүмүүс энэ сайхан гэгээн нэвтрүүлгээр аялаж алтан түүхээ үлдээдэг билээ. Өнөөдөр бид бүхэн Баянгал дүүргийн 60 жилийн ойг угтаж жаргалтай 60 хос хэмээх 60-61 туулсан 60 хосынхон энэ сайхан нэвтрүүлгийг хийж байгаадаа туйлын таатай байна. Тэгэхээр та бүхнийг маань Баянгал дүүргийн соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордонд хүрэлцэн ирж алтан түүхээ үдэж байгаад туйлын таатай байна. Улмрын авины Улаантүгийн одонд нийслэлийн Баянгал дүүргийн соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордны Батцагаан өргөнд маань хүрэлцэн ирж морлон саадсан эрхэм олон та бүгдийнхаа энэ өдрийн амар мэндийг айлтгах мэдчилье. Тэртээ 1965 онд Октябрийн район нэртэйгээр байгуулагдаж байсан Баянгал дүүрэг маань энэ жил түүхэн 60 жилийн ойгоо угтаж байна. Ингээд 60 жилийн ойн хүрээнд 60 одоо томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэгэн одоо хэсэг буюу хамгийн одоо үн цэнтэй нэгэн арга хэмжээ бол энэхүү жаргалтай 60 жил буюу одоо 60 жил хамтын амьдралыг бүтээсэн энэ сайхан эрхэм гэрүүлүүдийг хүндэтгэн алдаршуулж байгаа энэхүү хүндэтгэл ёс орны үйл ажиллагаа маань албан ёсоор ихэвчлэн бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн энэхүү арга хэмжээнд маань Баянгал дүүргийн маань Октябрийн район нэртэй үүсгэн байгуулагдсан тэр цагаас өдий хүртэл одоо өөрийн хүч хөдөлмөр сэтгэл оюунаа зориулан одоо дүүргийнхаа хөгжил цэцгэлтийн төлөө зүтгэж ирсэн эрхэм одоо 34 хорооны ахмадууд замун одоо аз жаргалтай 60 жил хамтдаа амьдарсан энэ сайхан гэрүүлүүдийн маань төлөөлөл хүрэлцэн ирсэн байгаа. Замун Баянгал дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн дарга Улзын наран дарга маань хүрэлцэн ирсэн байна. Замун Баянгал дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн төлөөлөгч соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордны дарга Амар Дэвшин дарга маань хүрэлцэн ирсэн байна. Замун Баянгал дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн төлөөлөгч Алтантай төлөөлөгч манаас хүрэлцэн ирсэн байна. За ингээд мөн одоо олон сайхан эрхэм хүндтэй хүмүүс өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байна. Ингээд бид бүхний одоо үйл ажиллагаа албан ёсоор эхлэхэд бэлэн болж байна. Ингээд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэндээ үгийн сайхнаар ерөөл өргөж, сэтгэлийн сайхнаар ерөөл талбан морин хуурын гайхалтай аялгауг зориулан эхлүүлэхэд бэлэн болсон байна. хамтдаа тав хүндээ өчигдөр намрын тэргүүн сар утга чанар төгс энэ сайхан өдөр уран соёлын мангыг болсон энэ сайхан 8 дахьтай энэ сайхан өргөдөө тав хүний өрийн залсан өчигдөр тав хүмүүс бүгд дэлхийн цуутай Чингис хаан шиг чадвартай бүхнээс онцгой чандан мэдсэг чанартай саран наран мэд гэн төмөр заяатай солонгийн долоон мэд сайхан үзэсгэлэнтэй гадар дэлгэр цэцэг мэд өргөн олон садантай гадаа далаа шишрвшгүй буянтай гурлуудан мен дүргийа авахман хангууны хангаар хатан туулынхан хөө хангар баян чиглэлтэй хайрхан зүрхэн шог баян зүрх баян тасаг сон хайрхан дөрвөн донд элгээр энг саруул төрлөөрөө төвшин амгалан байх болтугай. За ингээд дашам захын маань хэлсэн энэ сайхан ерөөлийн өгс бүхэн амьлж хүрэлцэн ирсэн эрхэм одоо хүндэт зочид та бүхний маань үүс бүхэн бүтэж дэлгэрч болтугай гэсэн сайхан ерөөлийг өргөөд та бүхнийхээ өмнө өнөөдөр хүрэлцэн ирсэн эрхэм зочиддоо үг хэлж менчилгээ дэвшүүлнэ хэмээн соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордны дарга Амар Дэвшин таныг хүндэтгэн өрье. Байцгаана уу эрхэм хүндэт хамтуудаа. Өнөөдөр намрын тэргүүн сарын шинийн 18 сайхан бэлэгт өдөр Баянгал дүүрэгт маань ажил амьдралаа холбосон Баянгал дүүрэгтээ 60 жил хамт амьдарсан Баянгал дүүргийнхаа хөгжил цэцгэлтэд гар бие оролцож бүтээлсэн Баянгал дүүргийнхаа түүх болсон амьд гэрч болсон ийм сайхан ахмадууд өнөөдөр манай ордонд хүрэлцэн ирсэн байна. Баянгал дүүрэг маань анх Октябрийн орон гэж үүс байгуулснаас хойш өдөргөө 60 жил болжээ. Тэгээ дүүргийн маань 60 жилийн он арга хэмжээнд Баянгал дүүрэгтээ ажил амьдрал бүх зүйлээ холбосон
энэ 60 ахмадууд 60 гэр бүлийн төлөөллийг өнөөдөр Баянгол дүүргийн соёл урлаг бас хүндэтгэлийн ордон маань хүндэтгэл үзүүлэхээр та бүгдээ ингээд өрн залсан юм аа. Ингээд Баянгол дүүргийн одоо хөгжил сэтгэлдэнд гар бие оролцож хөгжил сэтгэлийн төв болсон сайхан ахмадуудаа урт удаан насаж эрүүл нэг сайн байхын эрүүл дэвшүүлж энэ хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж байна. За та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр хүрэлцэн ирсэн эрхэм зочдынхоо өмнө манай ордны та бүхний харж байгаа энэ хөө ган тулганд байрлсан галыг одоо бадрааж Монгол төрийн гал голомттой нэгтгэн бадамлааж өгнө хэмээн өнөөдөр энд хүрэлцэн ирсэн эрхэм зочдынхоо одоо хамгийн өндөр настай хоёр гэрүүлийг онцлон одоо дуудахад бэлэн болсон байна. Ингээд бэ түнтүү эм дорж ханд нарыг бас хөндөтгэн өрж байна. За сайхан гадаад дэгжигээ хураадаад ингэ бүгдээрээ хөртингэр эцэг минь хөрс дэлхий ээж минь зүрхэн удаан гад минь зүг зүгийн уусууд минь өөрөг цайны хандижиг өргөн барья өрсөн уухад чимтэй арга сүгнэн барья өрсөн удаан шаргал өрмө тавглан байж танан цагаан сүүгэн дээжлэн байж инх өнөөдөр галаан бадраалаа хүрээ. За ингээд энэ сайхан гадын төлөвлөгөө ингээд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхний маань ажил амьдрал үргэлж бадамдаж харигд цалгиж байхын сайхан ёроолыг та бүхэндээ өргөн дэвшүүлж манай ордны зүгээс энэхүү алтан авсарт мөнгөн дотор дагар завын хандганд мэлтэлцэнхэн байгаа ариун цагаан сүгээр медаль өргөж байна. Ингээд эрхэм зочид та бүхэн маань энэхүү ёроол авшиг шингэсэн ариун цагаан сүг бүгдийг нуугарай гэж та бүхнээсээ хүсье. За ингээд өнөөдөр бас энд хүрэлцэн ирсэн эрхэм зочидтоо үг хэлж мэдлэгээ дэвшүүлэхээр бас нэгэн хүндтэй зочин маань хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд та бүхнийхээ өмнө Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Үлзий наран таныг бас хүндэтгэн урьж хүрэлцэн ирсэн эрхэм зочидтоо мэдлэгээ дэвшүүлэхийг урьж байна. За энэ сайхан өдөр энэ сайхан өргөнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За ийм сайхан арга хэмжээ зохиож байгаа амар түвшин дарга за Алтан туяа менежертэй ёслон төлөвлөлийн өргөний хамт олондоо бас талархснаа илэрхийлье. Энэ жил бол миний төрлөх дүүрэг бидний дүүрэг Баянгол дүүргийн маань 60 жилээ явуулж байна. Бид нар 160-ыг үдсэн байна. 160-ны түүхийг та хэд маань бидэндээ бичиж бас үлдээсэн байна. Баянгол дүүрэг бол Монгол улсын дөрөвдөг том засаг захиргааны нэгж. За нөгөө талаасаа дөрөв манай ерөөлж ах маань хэлж байна. Монгол улсын нүүр царай болсон томоохон одоо объектууд манай Баянгол дүүрэгт би үүсгэн бий болсон. Энд бол та бүхний бас хүч хөдөлмөр их байдаг. Улаанбаатар төмөр зам, Монголын үндэсний телевиз 3-4-р цахилгаан станц. За эхнэлгсэн эмнэлэг 3-р эмнэлэг, олон сайхан сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууламжууд, за 3-4-р орол орон сууцны хорооллууд. Тэгээ гэх мэтлэн бид нар улстай нүүр царай болсон ийм дүүргийг одоо бид нар бий болгож байна. Үр хойчтой үлдээж байна. Шинэ жарнаа бид нар ухтах гэж байна. За шинэ жарнаа бол бид нар бас өнгөтэй, өөдтэй, сайн сайхнаар төсөөлж, за ажил бүтээлээр ухтаа авч байгаа. Баянгол дүүргийн удирдлагын төлөөлөгчд маань, за засаг дарга, за улсын хурлын гишүүн Жамлын Ганбаатар нар маань ярилцаад Баянгол дүүргийн 60 жилийн байгаа найр наадмаар биш ажил үйлсээрээ бид нар тэмдэглэе гэдэг юм шийдвэрийг хавар гаргасан. Бид нар 60 ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа. Үргэлжлүүлэн гэдгийн шалтгаан бол энэ аль хэзээ хийгдээд эхэлсэн байсан. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд хийж амжаагүйс их засварын ажлуудыг бид нар хийж дуусч байна. За хүүхдийн тоглоомын талбайнууд маань хүүхдийн орчин маань ихэнх нь бас газрын 8-ачд очсон байсныг за энэ баг хамт олон маань чөлөөлөөд ер нь бол 60-70% тань төвчлөлтийн ажил хийдэг явж байгаа та бүхэн мэдж байгаа. За орон сууцны барилгууд маань дулаалгаж дээвэр засварууд маань хийгдэж үндсэндээ дуусч байна. За гэр хорооллоо маань сайхан зам харгуунууд тавигдж байна. Дагаад иргэдийн маань амжиргааны нөхцөл байдал бол өөрчлөгдөж байна. Үл хөдлөх хөрөнгө өмч нь бол үн цэнтэй болж байна. Энэ бүхний ард бол та бүхний маань хүч хөдөлмөр байсан шүү гэдгийг одоо хэлэхэд таатай байна. Тэгээд улиран одож байгаа түүхт 60 жилийн ой учин золгож байгаа эрг 60 жилийн мэндийг Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмнөөс төлөөлөгчдийнхөө өмнөөс
засаг даргын өмнөөс та бүхэндээ хүрэхэд таатай байна. Та бүхэн минь урт насалж удаан жаргаарай. Баяр хүргэе. Амьдрах сайхан амьдрал бүр сайн. Бүгд найрамдах Монгол ард улсын засаг захиргааны нэгж Октябрийн ареноос үүсэж хөгжсөн Баянгол дүүрэг байгуулагдсны 60 жилийн оройн баяр энэ онд тохиож баянголчууд 60 бүтээлч ажиллаар дүүргийнхээ ойг тэмдэглэн өргүүлж байна. Энэ ажлын нэг болох жаргалтай 60 гэр бүл хүндэтгэлийн үйл ажиллагааг Баянгол дүүргийн соёл урлаг ёс хүндэтгэлийн ордноос санаачлан зохион байгуулж төрлөх дүүрэгтээ 60 жил үе удмаараа ажиллаж амьдран ханилан сууж байгаа ахмад хосуудаа хүндэтгэн урьж шилдэг гэргүүлээр батламжллаа. Азаа буурлуудыг хүндэтгэх энэхүү үйл ажиллагаанд Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурал оролцож хүн чанар нэвтрүүлэгч хамт олон цэнхэр тэлгэцнээ түүх болгон мөнхөлжүүлж байсан юм а. Ингээд шагдрын содон таныг энэхүү хүндэтгэлийн одоо эндэрт гарч ирэхийг урьж байна. За ингээд хийж хэрэгжүүлсэн ажлаа өнлөөж төрдөн үнэлэгдэж өнөөдрийн энэ сайхан бэлгэрүүлэлтийн өдөр Намрын тэргуун сарын шинийн 17 оны энэ сайхан өдөр Монгол төрийн дээд чагнал Алтан гад содонгорын хүү ингрэм билж байна. Торгор хоёр өхөнтэй тоодгор хоёр үнэлээ тоглож маасраа авгадаг 50 жил болж байна. Ардсан 11 альцтэй Америк 4-ийн амьдардаг ингээд авчихсан. За өнөөдрийн маань үйл ажиллагаа үнэхээр сайхан болж байна. Тэгээд өнөөдөр манай одоо гэрүүлж магтааж Баянгол дүүргийн маань үр царай болсон Ахмад маань бүр эхнэр нь өнөөдөр төрийн дэд алтан гадсаад тэнгэрт гэлцгаадыг ингэртэй зүгээд бид бүхний бас энэхүү сайхан 60 жилийн амьдралын төвхийг бас бүтээлж байгаа туйлын таатай байна. Ингээд бас бидний одоо өнөөдөр бас Баянгол дүүргийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа 60 ажлын нэгэн хэсэг болох энэ сайхан одоо 60 жил амьдарсан та бүхнийгаа Баянгол дүүргийн 60 гэр бүлийн нэгээр тодруулж батламжж байгаа энэ батламжийг гардуулж өгнө хэмээн дүүргийн иргэдийн хурлын дарга Өлзий наран таныг бас өнцгөөрэй. За Баянгол дүүргийн соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордны маань дарга амар төвшин дарга та хоёроо өнцгөө урьж байна. За ингээд бэ түнтүү им дорж ханд нарынхаа гэрүүлийг бас энэхүү хүндэтгэлийн эндэртээ гарч ирэхийг урьж байна. Бэ оюун дэ ганц сүх нарыгаа бас энэхүү хүндэтгэлийн эндэртээ гарч ирэхийг урьж байна. Энэ балд орж бэ альмаа нарынхаа гэрүүлийг хүндэтгэн урьж байна. Энэ даш даваа энэ мөнхөө нэм нарынхаа гэрүүлийг бас хүндэтгэн урьж байна. Дэ банзрагч гэ гам бүрүү нарынхаа гэрүүлийг хүндэтгэн урьж байна. За нэг дуудагдсан гэрүүлүүд гарч ирээд байгаарай. Жээ дөрөлөг энэ бор нарынхаа гэрүүлийг хүндэтгэн урьж байна. За мөн дэ норов хорол энэ алгаа нарынхаа гэрүүлийг хүндэтгэн урьж байна. Гэ ловсон дэ даваа нарынхаа гэрүүлийг хүндэтгэн урьж байна. За энэ Батбаатар энэ начин нарынхаа гэрүүлийг хүндэтгэн урьж байна. Амар жаргал Бат жаргал нарынхаа гэрүүлийг хүндэтгэн урьж байна. Сахиа Сэвэлмаа нарынхаа гэрүүлийг хүндэтгэн урьж байна. Чин Даштомдор нарынхаа гэрүүлийг хүндэтгэн урьж байна. Цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм одоо үзэгчид та бүхнийхээ өмнө энэ сайхан одоо 60 жилийн хамтын амьдралыг бүтээсэн эрхэм сайхан гэрүүлүүдийнхаа үүх дүүхээр хамтан аялуулахад бэлэн боллоо. Замун цэнхэр дэлгэцээ үзэн суугаа Баянгол дүүргийнхаа нэрэн дор харьяан дор явдаг эрхэм сайхан одоо ард түмэн эрхэм сайхан одоо үзэгчид та бүхэндээ Баянгол дүүрэгт үүсэж хөгжсөний түүхэн 60 жилийн баярын мэндийг хүргье. За энэ сайхан Батцагаан өргөнд маань Баянгол дүүргийн маань түүхт 60 жилийн ойг бичлсэн сайхан ахмадууд маань
Ахмад хосууд маань ингэж цугласан байна. Маш сайхан энергитэй тийм сайхан үйл ажиллагаа болж байна. Тэгээд өнгөрсөн 60 жилийг одоо түүхээр бичиж үдэж байгаа ирэх одоо хөгжлийн 60 жилээ ухтан авч байгаа Ахмад хосуудтай дүүргийнхаа нийт ард иргэдийн өмнөөс болон дүүргийнхаа нийт иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгчдийн өмнөөс засаг даргын 5 газрын хамт олонны өмнөөс та бүхэндээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. За та бүхэндээ эрүүл энхийн ад жаргалыг хүсээе. Та бүхэн маань урт насалж удаан жаргах болтугай. За энэ сайхан намрын налар өдөр Баянгол дүүрэг маань 60 жилийнхаа одоо ой гарах хэмжээг тэмдэглэж байна. За Баянгол дүүрэг маань анх 1965 онд Октябрийн нэртэй байгуулагдаж түүнээс хойш Баянгол дүүрэг маань өөрөө салбарлан гарч ингээд түүх 60 жилээ утж байна. За өнөөдөр манай Баянгол дүүргийн соёл урлаг ёс сүнтгэлийн ордонд маань манай Баянгол дүүргийн түүхтэй 60 жилийн түүхийг бичилсэн энэ сайхан одоо 60 жил ханилсан Ахмад хосууд маань одоо манай Бацаан өрөөд урилан саатаж 60 жилийнхаа нэвтрүүлгийн арга хэмжээнд хүрэлцэн оролцож байна. Ингээд ахмадууд та бүгд маань энэ Баянгол дүүргийн түүхийг бичсэн, Баянгол дүүргийн бүтээн байгуулсан, Баянгол дүүрэгтээ ажилд амьдарч хөдөлмөрлж энэ сайхан дөрвийг бидэд бүтээж өгсөн та бүгдээ баярлалаа. Тэгээд ирж байгаа дахиад шинэ түүхт 60 жилдээ илгээрээ их тунх төрлөөрөө төвшин амгалан урт насалж удаан жаргахын өрөөл дэвшүүлье. Олон түмэнд хандаж өнөөдөр Баянгол дүүргийн 60 жилийн түүхтэн халуун мэндчлэгийг дэвшүүлье. За миний би Бадам хаанда ухтай ямд орж, миний гэр бүл Дашаа ухтай Сэвэнсүр бид бол одоо Баянгол Октябрийн оройн гэж нэрлэгдэхээс өмнө энэ дүүрэгт амьдарсан. Өөр төрж өссөн энэ дүүрэгт. Тэгээ одоо 1968 онд бид хоёр 66 онд бид хоёр гэрлэлтийнхаа баталгааг тэр үеийн дүүргийн дарга Очирбат гэдэг хүнээс хүлээж авч ирсэн. 100 гэсэн дугаартай гэрлэлийн баталгааг хүлээж авч ирсэн юм аа. За энэ бол бас за баярлалаа. За тэгээд ирэх 60 жилдээ одоо бид нэр бас ингэж сайхан их тунх эрүүл сарвал аз жаргалтай ингэж угтж байгаадаа баяртай байна. Олон ахмадуудаа урт удаан насалж сайхан аз жаргалтай амьдрахыг ерөөё. Ямар сайхан өдөр юм бэ? Маш баярлж байна. Сэтгэл хүний чимж, итгэл хүний хөглөдөг гэдэг энэ сайхан баярыг нь хамт олонтойгоо бүхэл бүтэн 60 жилийн ойг тэмдэглэл түүхэндээ бичигдэж энэ 60 жилийн хөгжлийг харж байгаадаа маш баярлж байна. ертөнцийн сайхныг үзэхгүй юм бол нүд байгаад яах юм? Үгийн сайхныг хэлэхгүй юм бол хэл байгаад яах юм? Үйлсийн сайхныг бүтээхгүй бол хүн байгаад яах юм? Ийм сайхан үг байдаг. За амьдаа бие хайрлаж, бие хүндэлж явхад хамгийн сайхан манай ард түмэн, манай Монгол орн, Манданбаатар, Баянгол маань өшөө сайхан хөгжих болтугай гэж ирээё. Баян дэлгэрсэн Баянголынхаа 60 жил олцож байгаад их баяртай байна. Ингээд би одоо бид хоёр бол Будан мандцсан буурал хөвчийн орон Будаа тариа хайларсан Булган хангаан нутгийн өн эртний түүхтэй түүхэн туршлын газартай үеийн үед багтаа өгд дээсвэн нутгийн өргөн тансаг дашин жилийн нутгийн харагдуулан нутгтай халахын цагтун тайжин нутгийн хар зэндийн хайртай ганцгүй шингэн дуутай лимбчин цэндийн жаахан жам цаг гэдэг юм аа намайг. За энийг маань Баян орих бас бид хоёр залгаасан шагдын содном гэдэг. За ингээд бид хоёр бол одоо энэ сайхан 60 жилийн одоо 60 жил ханьсан улсуудтайгаа хамт одоо бас их баяртай байна. Одоо бид хамгийн бага охин бол Америкт байдаг. Тэгээд одоо 2 сар хөрөөрсөн. Тэгээд би Америк, Австралийн ахмадууд болохоор агаараар нисээд аялал жуулч явдаг. Ар Монголын ахмадууд болохоор ажсыг үүсээр хөдөлсөөр атуусан дотор төгжрсээр мөлгсөөр явдаг гэдэг. Тэгээд энэ сайхан ахмадууд маань одоо өвдгөө нь хатах сөвтгөр болсон ахмадууд нь үлийн шинэ жингийн татлагад татж явсан юм шүү. Нуруу бөгтөр хуруу нэг болсон энэ эмгэд маань нутгийн сор болсон Монгол жом бүсгүйчүүл байсан шүү. Бас эднэрийг хайрлж яваарай л гэж өрөө дөө.
За 1965 онд Октябрийн арьян гэж нэрлэгдсэн цагаас одоо Баянгол дүүрэг болж ингээд өнөөдөр одоо 60 жилийн хаан түүхт байгаа тэмдэглэлд дугтаж байгаа нийт баян монголчуудаа баярын мэндийг дэвшүүлье. За миний нэр Нацагдэржин Батбаатар, миний их нь Норбодны намчин. Бид хоёр одоо энэ дүүрэгтээ оюутан байх цагаас амьдарч ажлын гараагаа эхэлж одоо тэгээд тэтгэвртэй гарсан ийм хөгсчүүд арын сайхан хангаан хоёр хос байна. Би та бүхэндээ сайн сайхан эрүүл их байж уртдаа наслах хүсье яриа. Энэ Баянгол дүүргийн 60 бүтээлч ажлын хүрээнд явагдаж байгаа. Энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаа тул их баяртай байна. Бид хоёр бол одоо Ховд аймгийн Даруй сумын 1 сумын 2 одоо бараг 1 бараг одоо тийм одоо бага сургуулиас эхлээд хамт одоо сурч төгссөн. Сүүлд нь одоо дээд сургууль төгссөн ийм сууд байна. Манай өр хүүхдүүд бол ерөөс бүгд Улаанбаатар Баянгол дүүргийн 2 дугаар төрөхөд одоо бүгд төрсөн. Одоо АЦ-нэр одоо нийлээд 30-40 хүн болжсон байна. Ингээд АЦ-нэр өөрөө өр хүүхдийн өмнөөс Баян энэ цугларсан ахмадуудтай болон Баянгол дүүргийн одоо засаг зэргийн хамгийн газар 31-р оны даргын зөвлөл одоо нэгтгэж дэвшүүлж цааш намжид улам их хэмжээнд өсөж ирээ. За та бүхэндээ энэ өдрийн баярын мэнд хүргэе. Надаг намсран дашт байдаг манай үнийг намхай мөнгө зулна гэдэг. Бид өөр амьдрал 60 жил боллоо. Би энэ Баянгол дүүрэгт хүүхд насаа ихсэн. Гандагийн дэнжитэр хүүхд байхаас их тогж өсөөд дүүрэгтээ 60 гаруй жил амьдарч байна. Ийм сайхан арга хэмжээ зохиомгож бид хоёрыг хүрсэн та бүгдээ баярлалаа. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Намайг пүрэв авахтай төмөн үлзий гэдэг, манай эхнэрийг мигдорж авахтай төмөн үлзий гэдэг юм аа. Битээр ижил нэртэй хүн болгон 2 үлзий гэдгийн үлзий гэдэг юм аа. Битээр одоо 3 хүүхэд 6 ач зээтэйгээ Баянгол дүүрэгт амьдардаг. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ахмадуу та бүхэндээ урт удаан наслахыг өгсөн өрөө 100 наслаараа 6 даад аяг тулаараа гэж өрөөё. Сайн байна уу? Та бүхэн сайхан намардж байна уу? За би Баянгол дүүргийн иргэн Ядамсрынгийн амар жаргал гэдэг хүн байна. За манай гэрүүлийн хүн орлоогийн бачгарал гэдэг хүн байна. За бид хоёр бол энэ дүүрэгтээ залуу насаа өнгөрөөж энэ дүүрэгтээ хөдөлмөрлөж өдийг хөргөлээ. За тэгээ манай Баянгол дүүргүүд өдрөөс өдөрт улам сайхан өргөжин дэж тэг сайхан дүүрэг болж байна. Ингээд нийт Баянголчуудаа та бүхэндээ Баянгол дүүргийн хаан 60 жилийн баярын мэндийг хүргье. За өнөөдрийн энэ үйл ажиллагааг явуулж байгаа Баянгол дүүргийн одоо даргаалтаа маш их баярлалаа. Энэ сайхан үйл ажиллагаанд оролцож байгаа та бүхэндээ бас их баярлалаа. Баянгол дүүрэгтээ уралдаан нисэж өнөөлөлт хүн сайхан амьдраарай гэж та бүхэндээ хүсье өрөөё. За юуны түрүүнд Баянгол дүүргийнхэн 60 жилийн баярын мэндийг бүгдд нь хүргье. За бид хоёр бол энэ Баянгол дүүрэгтээ өстөө төрж өсөж өндөөж хамгийн сүүлд одоо 10 дугаар оролт бий болсон тэр цаг мөчөөс өнөөдрийг хүртэл ингээ үр хүүхэд олуулаа, аз жаргалаа аж төрөж амьдарч байна. Ингээд миний хань бол нийтийн тээвэрт бүх насаа зориулсан аюушин бол би бол одоо Урангамаа, Базартай Урангамаа гэдэг ийм 2 хүн байна. Ингээд бид хоёр энэ дүүрэгтээ үр хүүхдүүдээ миний бүх үр хүүхд энэ төр ач зээ нар маань энэ Баянгол дүүргийн цэцэрлэгт өсөж байсан ийм хүүхд байгаа. Ингээд та бүхэндээ энэ өдрийн амар амгалан гэрж бүгдд нь эрүүлийн хаз жаргал урт удаан насыг дэвшүүлье. 60 жилийнхаа өг тэмдэглэж байгаа бүх баянголчуудаа баярын мэндийг хүргэе. За намайг Ерөнцөн дорж авахтай Түмэн баяр гэдэг, миний ханыг Ганигийн Дулам Сэрэн гэдэг. За Баянгол дүүрэгтээ дүүргийн харьяа Улаанбаатар төмөзөнд анх орсноос хойш одоо Улаанбаатар төмөзөнд орчин богоно депот хоёулаа ажиллаж байгаа. Өндөр насныхаа тэтгэл гарсан. Тэгээд Баянгол дүүрэг маань одоо маш сайхан одоо өдрөөс өдөрт эрх тусам их гоё зэсгэлэн хөгжиж байна. За тэгээд Баянгол дүүргийнхаа удирдлага болон за энэ завшааныг ашиглаад одоо зорчгийн богоно депогийн хамт олондоо за Баянгол дүүргийнхаа 60 жилийн баярын мэндийг хүргье.
За 60 түүчээсэн 60 бүтээсэн 60 хос ахмадуудаа энэ өдрийн амар амгалан айлтгая. Намайг Намсран Цэвэлмаа гэдгээ. Манай нөхрийг Пүрвэн Сахиа гэдгээ. Бид хоёр 60 жилийн энэ Баянгол дүүрэгтээ амьдарч байгаа. Ингээд энэ Баянгол дүүргийнхаа одоо 60 бүтээлч ажил санаачлалын хийж байгаа шинээр санаачлалын хийсэн Баянгол дүүргийнхаа одоо хамт олон гүн талбарлалтаа илэрхийлье. Та бүхэндээ эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ирээ. Намайг ховчлууны дорж идэг. Манай гэр бүлийн Дашар авдгийн зэнмаа гэдэг. Бид хоёр ханилаа 60 жил болж байна. Одоо энэ Баянгол дүүрэгтээ 60 гаруй жил амьдарч байна. Өсгснөөс өдий болно. Баянгол дүүргийнхээ нутаг дэвсгэрт амьдралын их хугацаа өнгөрүүлсэндээ баяртай байна. Баянгол дүүргийн бүх иргэд бүх ахмадуудад Баянгол дүүргийн 60 жилийн хануун мэндийг хүргэж ортуудаа алцахыг өрөөё. Намрын энэ сайхан налгар өдөр Баянгол дүүргийнхээ 60 жилийн түүхт огоогдож настан буурал ахмадуудтайгаа хүндэтгэлийн дүүргийнхээ хүндэтгэлийн өргөөнд цуглаж баяраа тэмдэглэх гэж байгаа хамт олон болон та нөхдөр дамжуулан дүүргийнхээ хамт олон телевиз үзэгч хамт олондоо мэндийг дэвшүүлж амар амгалан сайн сайхныг дэвшүүлье. Миний бие бандар шавхтай түнтүү манай ханиг Монхооны дорж ханд гэдэг. Бят 2964 оны 5 сард энэ дүүргийн нутаг дэвсгэд галгар боломтой асаасаа өдий хүртэл настан буурал болтлон ажиллаж амьдарч байна. Би 44 жил алтан шар замд шиж ажилласан манай ханиг хамт олон нийтийн үйлчилгээний салбарт насаараа ажилласан ахмад буурлууд байна. Дүүргийнхээ нутаг дэвсгэр 60 жил амьдарч ажил амьдралаа зохиолж өдий ирээтэй явж байгаадаа баяртай байдаг. Манай дүүргийг өдий хэмжээнд хүргэсэн ахмад буурлууд болон удирдлага хамт олон ийм сайхан болгож байгаад талархаж баярлж явдаг. Та бүхэндээ эрүүл энх аз жаргалыг хүсье. Өнөөдөр Баянголынхаа 60 жилийн төгс ойнууд ажил амьдрал зохиогч байгаа энэ ахмадуудаа хүлээж авч байгаа талархаж өнөөдрийн мэндийг хүргье. Нийт ахмадуудаа манай Баянголчууд өдрөөс өдөрт өнгө төрх нэмэгдэж өөрчлөгдөж байгаад бид бахархаж байдаг юм аа. Бид бүхэн бүх буурлуудаа хүлээж авч байгаад баяртай байна. Надыг Төмрөгийн Хөрлбаатар гэдэг манай ханиг Хавин сэргийн таваа гэдэг юм аа. Бид 60 жил амьдарч байна энэ дүүрэгтээ. Анхнаас л байсан. Амьдрах сайхан амьдрал бүр сайхан. Бүтээлч дүүргийнхээ 260 мянган хүн амын төлөөлөл нэгэн эдээс болсон шилдэг гэр бүлүүд маань ийхүү хүндэтгэл хайр дурамжийг хамтдаа өнгөрүүлж дүүргийнхээ хөгжил цэцгэлтийн түүхээс хуваалцсан урлаг соёлын уран бүтээлчдийн мэдчилгээ дуу хурал бүжиг наад нэгэн үтчийг хамтдаа өглөө. Ирээдүйн хоочийнхоо бахархал болсон та бүхэндээ эрүүл энх аз жаргалын дээдийг хүсээ өрөөж түүхт 60 жилийн өмнө галзагтай халуун мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Аз жаргал гэж юу хэлэх вэ гэж би өөрөөсөө асуудаг. Сэтгэлийн амар амгалан зөөлөн дулаан уур амьсгал хүн чанар нэвтрүүлэг өндөрлөж байна. Өнөөдрийн хүн чанар нэвтрүүлгийн эрхэм хойморт заларсан Баянгол дүүрэг 60 жил амьдарсан 60 хосын маань жаргалтай нэгэн өдөр ийхүү баяр хөөр шагнал урамшуулал хүндэтгэл хайраар дүүрэн өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдрийнхаа нэвтрүүлгээр бид бүхэн Баянгол дүүргийнхаа 60 жилийн аяг өгсөн 60 ажлуудын нэгэн хэсэг болох 60 хосууд 60 жил амьдарсан түүхээ бүтээлсэн ийм сайхан зүйлийг бас алтан түүхнээ буулгаж үлдээж байгаадаа туйлын баяртай байна. Хүн чанар нэвтрүүлэг энд хүрээд жаргаж байна. Иргэн ууслаа түр баяртай үзэгчтэй. Хүн хүнээ хайрлая. Хүн чанараа өнгөлөн зөвлөе.